Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөөлөв танилцуулж байна. Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1.4 сая орчим иргэн 380,828 айлуурх амьдарч байна. Эдгээр өрхүүдийн 58% нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Улаанбаатар хотын нийт газар нутгийн 58.2%-ийг гэр хорооллын бүс эзэлж байгаа бөгөөд төлөвлөлтгүйгээр тэлж нийт 9,752 га болсон байна. Үсчлээд аваад үзвэл 23.9%-ийг төвийн бүсийн гэр хороол ба төвлөрсөн инженерийн дэд бүтцийн хангамжтай, 28.8%-ийг дундын бүсийн гэр хороол ба хэсэгжилсэн инженерийн дэд бүтцийн хангамжтай, 47.3%-ийг захын бүсийн гэр хороол ба бие даасан инженерийн дэд бүтцийн хангамжтай гэр хороолол эзэлж байна. Гэвч гэр хороолд амьдарч байгаа нийт иргэдийн дийлэнх нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй инженерийн дэд бүтэц хангалтгүй орчинд амьдарсаар л байна. Үүнээс үүдэн агаар хөрсний бохирдол эрс нэмэгдэж хотын хувьд аюултай түвшинд хүрээд байгаа юм а. Хотчлтыг зөв төлөвлөж зохион байгуулахгүй бол энэ мэт олон сөрөг үр дагаврууд бий болсоор л байх болно. Тэгвэл нийслэл хотын дэд бүтцийг сайжруулж эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхин тулд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Энэ манай Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтц гэдэг юм бол одоо үнэхээр хоцрогдож яваа. Агаараас болж л одоо энэ баг 70-80% ч баг агаар бохирдолд хорддог юм иймэрхүү шинжтэй байгаа бол хүмүүс дор бүрнээ ойлгож. Орчин маш чухлаа. Тэгэхээр энэ орчиндоо бас нөлөөлөх үзээр энэ дэд хөтөлбөрүүдийг дэмжиж чадлынхаа хэрээр бас дэмжээрэй гэж хүсэж байна. Хөрсний бохирдол утаа янз бүрийн юмнаас ер нь бол багасх байх гэж бодож байгаа учраас бас хотынхаа бүтээн байгуулалт өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж үзэж байгаа юм. Баян шил сэлб дэдтүүд одоо дэд бүтцүүд байгуулах, халуун дулаан, цэвэр бохир усны шугамыг татах, зам татах, мөн нийгмийн байгууламж, бизнес инкубатор төв цэцэрлэг, бисүүд байгуулах энэ үйл ажиллагаанд иргэд маань идэвхтэй оролцож байна. Бас улс орноо хөгжүүлэх, Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар бас хичээж манай төслийнхэнтэй бас хамтарч ажиллаж байгаад бид маш их баяртай байна. Гэр хорооллын бүсэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл далд бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага нэн тэргуунд тавигдж байна. Эдгээр дэд бүтцийн асуудлыг шийдснээр дараах үр дүнг харж байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол яг энэ суур одоо инженерийн дэд бүтцийг бий болгоно. За мөн одоо бид нар гэр хорооллыг зохис байдлаар хөгжүүлэхийн тулд зайлшгүй одоо бидний хэрэгцээтэй асуудал бол одоо нийгмийн дэд бүтц гэж бид нар ярьдаг сургууль, цэцэрлэг, дээрээс нь гэр хорооллын иргэдийг одоо орлогын нэмэгдүүлэх хүрээнд гэр хороолт анх удаа одоо цоошин зүйл бий болж байгаа. Энэ бол одоо бизнес инкубатор сургалтын төв байгаа. Тэгэхээр гэр хорооллын иргэдийг одоо ашиг орлогын нэмэгдүүлэх, орлогын нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийн, хөдөлмөр эрхлэлтийн одоо нэмэгдүүлэх үүднээс бид нар энэ бизнес инкубатор төвийг бол ашиглуулж байгаа. Тэгэхээр энэ дэд төвийн хүрээнд бид нар одоо Улаанбаатар хотод бол цаашдаа агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийдвэрлэх гол асуудал бол орон сууцны одоо асуудлыг шийдвэрлэх байгаа. Тэгэхээр орон сууцыг барихын тулд зайлшгүй инженерийн дэд бүтцийг, нийгмийн дэд бүтцийг бий болгох ёстой. Тэгэхээр энэ хүрээндээ бол манай төслийн хүрээнд за эхний ээлжинд бол Баян уушууд дэд төв дээр 160 гаад бид нар одоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь хийгээд инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. За сэлб дэд төв дээр бид нар Сүхбаатар дүүргийн одоо 1 хороо, Шингэлтэй дүүргийн 2 хороон дээр нийтдээ 156 гаад бид нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь хийж инженерийн дэд бүтцийг бий болгож байна. Төслийн маань үндсэн одоо ажиллагаа бол энэ жилдээ эхлээд эх жид бол бид нар Сэлб Баян уушууд дэд төвийн дэд бүтцийн болоо нийгмийн дэд бүтцийн за цэцэрлэг за мөн одоо бизнес инкубатор төвийг бол ашиглалтанд оруулна. Улаанбаатар хотыг нэг төвд хот гэж хэлж болно. Соёл урлагийн газар төрийн захиргааны байгууллагууд хотын төвдөө нэг дор төвлөрсөн байдаг. Иймээс хотыг задлаж төвлөрлийг сааруулахын тулд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг нийт 8 дэд төвтэй байлгахаар тусгасан байдаг. Үүнээс 6 дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхлүүлж байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг олон шатлалт санхүүгийн зээлийн шугамаар нийт 9 жилийн хугацаанд буюу 2014-өөс 2023 оны хооронд 3 үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. За энэ төсөл маань бит болон бит бус 2 янзын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжинэ. Бит хөрөнгө оруулалт гэдэг маань тухайн дэд төвүүдэд дэд бүтцийн инженер шугамшуулжийн иж бүрэн цогцоор нь шийдсэн шугамшуулжийн ажлуудыг тавина. Энэ дээр цэвэр ус, бохир ус, дулааны шугамшуулжээ, цахилгаан, холбоо, автозам гэх мэт хүн амьдрахад зайлшгүй шаардлагатай бүхий л одоо үйлчилгээг, хотын үйлчилгээг хүргэх энэ одоо гол суурь нөхцлүүдийг бол тавьж байгаа.
Хоёр дахь бит бус хөрөнгө оруулалт нь бол тухайн дэд төвүүдийг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байгаа. Энэ хөгжлийн төлөвлөгөө боловсруулсноор дэд бүтц тавигдсны дараагаар тухайн дэд төвүүдийг хотын бичил хот болгож хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг энэ хөгжлийн одоо ерөнхий чиг хандлага үзэл баримтлал болох баримтчиг бол боловсрогдож байгаамаа. Ингэснээрээ иргэд тухайн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж өөрсдөө хоорондоо нэгдэж тухайн амьдарч байгаа газар нутгаа цаашид яаж хөгжүүлэх вэ? Яаж эдийн засгийн, соёлын, худалдааны одоо бизнесийн идэвхтэй орчин болгох вэ гэдгийг бол иргэд өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх юм боломжийг бол бүрдүүлж байгаа. Ингэснээрээ төр, хувийн хэвшил, иргэдийн өөрсдийн хөрөнгө оруулалттайгаар тухайн дэд төвүүд хотын нэг дэд төв болж хөгжих боломжтой болж байгаа юм. Аливаа улсын хот суурин газрыг хөгжүүлэхэд нэн тэргүүний чухал асуудал бол инженерийн дэд бүтц байдаг. Баян хошуу дэд төвд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалт зэрэг ажлууд дистаратайгаар хийгдэж байна. Барилга хот байгуулалтын сайд ажлын явцтай бэйжлэн танилцжээ. Ер нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл бол энэ төсөл байна. Улаанбаатар хотыг бол нийтдээ 6 дэд төвтэй болгоно. Тэрний хамгийн анхных нь өнөөдөр Баян хошуу дэд төв бол ингээ хийгдэж байгаа юм байна. Бид нар газар дээр нь танилцлаа. Эхний ээлжинд энд 240 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа юм байна. Бизнес инкубатор төв бол баригдаж байгаа юм байна. Энэ төслийн хүрээнд бол нийтдээ 10,000 айлын орос ус баригдахаар төлөвлөж байгаа. Төслийн эхний үе шатанд Баян хошуу сэлб дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, газраа чөлөөсөн иргэдийг төрс өөрчлөх 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтанд оруулсан байна. Мөн дэд төвүүдийн далд бүтээн байгуулалтын ажил буюу бохирын коллектор шугамын ажлыг дуусган улсын комист хүлээлгэн өгөөд байна. Бусад төлөвлөсөн дэд бүтцийн ажлууд ч мөн хийгдэж байна. Төсөл амжилттай хэрэгжснээр гэр хорооллын бүсэд дэд бүтц шийдэгдэж орон сууцжуулах ажил төсөл хөтөлбөрөд хэрэгжих таатай нөхцөл бүрдэх юм а. Үүнээс гадна иргэд таатай орчинд амьдрах боломжтой болж өрсөлдөх чадвар бүхий ажлын байртай оршин суугчдын оролцоог тэгш хангасан дэд төв бий болно. Мөн хотын агаар хөрсний бохирлыг бууруулах, оршин суугчдыг байгалийн эрсдлээс хамгаалах, хотын төвлөрлийг багасгах чухал ач холбогдолтой юм. Төслийг нийт 9 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний шатны явцад дараагийн шатны техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусган эхний шатны ажлын 2 дугаар хагасаас дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний дагуу төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд, Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын мэрэгжилтэн Арнауд Хекман нар 2 дугаар үе шатны бэлтгэл ажлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд төслийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд эхний шатны адилаар Азийн хөгжлийн банк хяналт тавин ажиллах юм. It was a very instructive site visit. So we saw both sub-center Баян хошуу and Сэлбэ and we Баян хошуу Сэлб 2 дэд төвөөр явж талбай дээр хийгдэж байгаа ажлуудтай танилцсан нь нэлээд үр дүнтэй байлаа. Баян хошуу дэд төвийн нийгмийн байгууламжууд, Баян хошуу Сэлб дэд төвүүдэд баригдаж байгаа үерийн далан хамгаалтын совг, усан сангуудын барилга угсралтын ажлууд, мөн дулааны станцын ажлын явцтай ч танилцлаа. Барилга угсралтын ажлуудын явц сайн байгааг харлаа. Гэхдээ мэдээж ажлын талбай дээр бэрхшээл шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байнга гардаг. Төслийн баг тулгарч байгаа асуудлуудыг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж, ажлуудаа хугацаанд нь дуусгахаар хичээн ажиллаж байгааг харж байна. Энэ жил барилга угсралт, газар чөлөөлөлт, байгаль орчны холбоотой олон шийдвэрлэх асуудлууд бэрхшээл тулгарсан ч гэсэн шуурхай шийдвэрлэн нэлээд олон ажлыг урагшлуулж чадлаа. Тэгэхээр бид эх жилдээ багтаан дуусгаж чадна гэдэгтээ найдаж байна. За энэ жил бол бид нар төслийн 2 баг 50% бол хийчихэж байгаа. Эх жил бол төсөл маань бүрэн дуусна. Ингэснээрээ бол Баян хошуу дэд төвийн тавьцаа бол бүхэлдэн 5 хороог иргэдийг бол дулаан, захилгаан, цэвэр бохир усны системд холбох бололцоотой төслөрч юм аа. За гэхдээ энэ зөвхөн энд байгаа хорооны өрхүүдийг зүгээр дулаанд холбох асуудал биш юм аа. Энийг цоо шинээр төлөвлөж шинэ энд одоо энэ Улаанбаатарын баруун хэсэгт байгаа бүх иргэд хотын төв рүү авч авдаг үйлчлэг авах ус ийм төлөвлөлт хийгдэх учраас энэ болдоо өндөр давхрын орон сууц тэгээд бизнесийн байгууллагууд, худалдааны төвүүд гэдэг ч юм уу, эсвэл сургууль соёл гэдэг олон төрлөд байгуулагдах хүчтэй байна. Тэгжээж энэний үр ашиг үүснээс одоо маш их өндөр өртөгтэй хэдэн 10 сая долларын өртөгтэйгээр авчсан дулаан шугамыг зүгээр нэг айлын дам байшинд холбооноог бол өөрөө эдийн засгийн үр ашиггүй. Тэгэхээр энд зайлшгүй дахин төлөвлөлт хийгдэх юм боломжтой болно.
Үзэгч та бүхэн нийслэл хотын гэр хорооллын бүсэд хийгдэх далд бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл хэрэгжснээр иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин бий болгох суурийг тавих юм. Тиймээс иргэд бид цэвэр, аюулгүй, зөв төлөвлөлттэй хотод аж төрхийн тулд хөтөлбөр төсөлд идэвхтэй оролцож гэр хороололд шинэ дэд төв буюу хот доторх хотыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.